яг одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. Сайн мэцэн сонсогчдоо санаа байна. Ингээд санаагийн подкастны маань ээлж дугаар нэлийн хүлээлж хүлээлжсэн эцэс та бүхэндээ хүрж байгаах. За ингээд энэ удаагийн дугаар маань эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа би сүүлийн үед нэлийн шүүгэн дэгдээсэн гэж хэлж болох үз. Нийт уншигчдын хувьд бас сонин санагдах үе, сонирхолтой байх үе юм үйл явдалтай, хурц илэрхийлэлтэй 3 бот номын орчуулагч юмхтэйг өнгөрсөн наадмын үеэр ирж амрахт нь ярилцлага авсан ба. Тэгээд бит хоёр нэлийн удаан ярилцсан нөхцөл байдал балиар өдрөөрөө нүгээд өмнөх бүх дугааруудаа нийтэд хүргээд дараагийн дугаар руу ортол мэдээж бас хүлээлгэлээ. Ингээд болортой ягчийн үнэнч фэнүүд буюу дэмжигчид болон санаагийн подкастыг сонсогчдоо энэ удаагийнхаа дугаарыг хүрэхтэй таатай байна. Шижийнхаа хувьд гэх юм бол Агата Кристофийн хүү 3 цоврал ботын үйл явдал айгу хурц байсан. Ялангуяа бол нөгөө нэг секс сценүүд айгу хурц буюу хүн ёсноос жоохон гажууд одоо педофил ч юм уу, банцны хүүхдийг сонирхох ч юм уу янз бүрийн тийм дүрслэхэд юм гүйцмэр жимшиг, сонин жимшиг тиймэрхүү дүрслүүд их байсан учраас бол тэрүүгээрээ ч бас бусд уншигч нартай сэтгэлээ хаваалцаад ярьж ийсэн. Гэтэ зөвхөн тэр үйл явдлаас гадна дэлхийн 2 дугаар дайны үйл явдал үлсгэлэн нэрвэгцэн тосгонд хүний сэтгэл, хүний морал яг ямар байдалд байдаг вэ гэдгийг харуулахыг одоо хичээсэн тийм сонирхолтой хор дүрслсэн байсан учраас бас дэлхийн алдартай болсон болов гэж бодсон. Зохиолч Агата Кристофийн хувьд гэх юм бол нэлээд хожуу үедээ зохиолоо бүтээлээ бичсэн. Тэгээ хамгийн гайхалтай нь одоо өнгөрт дүрсэн тэгсэрнэ Швейцарын Франц хэлтэй хотод ажиллаж амьдрахдаа Франц хэл сураад Франц хэлээр нь бүр ингээд дэлхийд алдартай болсон зохиол бүтээл бичсэн. Өөрөөр төрлөх хэлээс биш нэмж сурсан 2 дахь хэлээрээ ингэж алдартай зохиол бичсэн юм гайширмаар авьяастай эмэгтэй байсан. Уншиж дуусныхаа дараа зохиолчийн эмэгтэй амьдрал маш сонирхолтой санагдчихсан. Тэгээд мэдээж орчуулсан учраас болортой хичээсэн Агата Кристофийн зохиолчийн тухай, амьдралынхаа тухай, үзэл баримтлалынхаа тухай маш олон сонирхолтой зүйлүүдийг мэдэж авсан. Энэ маань ч гэсэн ярилцлаган дээр гарах учраас бас та бүхэнд уншсан хүмүүс бас ялангуяа илүү сонирхолтой байх байхаа гэж найдаж байна. Ингээд ярилцлага хүлээн авч сонсцгоё. Намайг энэ подкастт өрн оролцуулж байгаа санаадаа их баярлалаа. Тэгээ санаагийнхаа подкастыг бол би бас сонсдог. Нэлээд хэдэн подкастыг сонссон. Би чамайг тэр нэг дашмөгтэй хийсэн хүн сандлыг чинь тэр хин нэгэн рекламад өгч чамтай найз биш байж тэрийг олж сонссон гоо. Тэгээ бүр тэр хүн сандлын биш нөгөө бас яг тэр нөгөө Рамбогийн нөгөө романыг нь чиний подкастыг сонсоод авч уйсан шүү дээ. Чамайг би өөрөө олсон байхгүй юу? Тийм. Тэгээд яг тэрийг сонсчоод тэрийг авч уйсан. Баярлалаа. Таны ном бас орчуулагдаж гарснаас хойш нэлээд шууган дэгдээсэн шүү. Унших нь баг нэг зөргийн асуудал болсон шүү дээ. Яг хурц илэрхийлэлтэй бас нөгөө үг хэллгүүдээ аяг ширүүн барьж авсан гэж санагдсан. Хараалын үг байна. Тэгээд үйл явдал нь ч гэсэн аяг хурц. Танд тийм сэтгэлүүд хэл ярьсан уу? Ирсэн тий. Одоо яг нөгөө манайхан чинь сөрөг сэтгэлээ бас илэрхийлэхгүй байгаа шүү дээ. Тэгээд миний мэдхээр ямар ч байсан гэсэн нэг хүн болвол хоёр нэг нь болохоор зэрэг яг жинхэнэ амьдрал дээр надад өөртөө маань хэлчихсэн л та нөгөө айгуу бараг л хөрөнгөтний одоо бузар булаа энэ Монголд бол ерөөсөө ийм юм байхгүй хөрөнгөтний бузар булаа бараг л одоо юм нэг хэрэгтэй хүн бол тэгээд тэр чинь наснаасаа шалтгаалж тэр бол мэдээж социализм коммунизмын үед өсөж хөгжсөн одоо тийм энэ нэг бол айгуу шокоор хүлээж аваад бараг надад намайг одоо бузар булаа юм бараг тараалаа гэсэн маягаар тэгж хүлээж авсан байлээ тий. Гэхдээ тэрийг яг хөө мэдээж нөгөө таньдаг болохоор гайгүйгээр л илэрхийлсэн л дээ. Тэгж бас тийм юм байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ нөгөө Монголд урд нь одоо гарч исэн зохиолууд ялангуяа тийм орчуулгын зохиолуудаас бол ерөөсөө ийм хурц үйл явдалтай, ийм шокинг те хүн одоо цочирдмоор үйл явдалтай зохиол байгаагүй учраас тэд нар хүмүүс бүр их гайхаж бүр балмагдаж ямар сони юм бэ, ийм сонин зохиол бас байдгийн байжээ гэсэн тийм хүмүүс их
байсан. Бүр манай дүү болохоор зэрэг юм нэг номын дэлгүүртэй авахгүй юу? Нэг орон нутагт. Тэгээд номын дэлгүүрч нөгөө хөдөөч нь одоо 20 мянгаар 30 мянгаар ном авч уншаад авах хүн ховор шүү дээ. Нөгөө цалин байгаа юм чинь тэгэнгүүт чинь нөгөө хөлт чинь яг хөр зэрэг номоо зарагдахгүй болохоор зэрэг сүулдэ одоо ингээд өдрийн юу гэдэг 3 хоногийн 1000 төгрөгөөр ингээд номоо уншуулдаг болохгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг айгүй ном уншдаг тентхийн нэг ном уншдаг эмэгтэй өөрийнх нь таньдаг найз нь юм байна л та одоо нэг 40 орчим насны. Тэгээд хамаг номоо уншицсан одоо шинэ ном байна уу гэхээр нь одоо хамаг ном нь дуусаад тэр чинь бол нөгөө сүртэй номын дэлгүүр уншдаг нөгөө дэлгүүрийнхээ хажууд нэг 50 дээр нэг 30 40 ном төрлийн ном зарж байгаа байхгүй. Тэнгүүд энэ манай их чи орчуулсан ном гэдэг том дэвтэр өгсөн гинэ. Чи уншаад үзгээд. Би чаваас одоо баг мөнгө авахгүй манай их чи ном юм чи зүгээр л уншиж түрээ дээр гэдгсэн чинь нөгөөдөгчдөө авч яваад байсан. Тэгэхээр ямар ном бэ гэсэн чинь нөгөөдөгчд гэсэн гинэ. Тэг ямар хэцүү уул нь маш сонирхолтой бүр салахын аргагүй. Гэхдээ бүр сайхан ч гэж хэлэхэд хаашийн муухай ч гэж хэлэхэд хаашийн. Гэхдээ бүр ерөөсө маш л сонин ном. Би хизээч амьдралдаа ийм ном уншиж байгаагүй бүр ямар сонин ном бэ гэж бүр шок. Тэгсэн мэт дараагийнх нь байна бүгдийг нь унших гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ер нь яг тиймэрхүү юм болгож байгаа те. Тэр үйл явдал нь ерөөсөө юм цаашаа таамаглахын аргагүй. Чи ч гэсэн нөгөө ингээл юу галаасаа уншихгүй байгаалсэн те. Бас яасан. Чамд ямар сэтгэл төрсөн. Бас сочирцсан уу? Тий. Орчуулга бол таалагдсан. Гүүгээд явчихдаг. Сэтгэл өвтгөөс илүү толгой аягүй сайн ажиллаад тийм үлээ. Одоо яах вэ гэдэг ч юм уу логик сайн ажиллуулаа. Тий. Тэгээ 3 чиглэлсэн 2 3 дээрээ л тэгнүүхээс эхнийх дээр бол нэг сүртэй толгой ажиллуулахгүй зүгээр л ерөөсөө ингээл шоконд орвол ингээл одоо нэг үйл явдлын дараа бүр ингээл ахиал өөрөвдөл тэгэл бүр гайхаал бишрээл тэр 2 хүүхдийн ухааныг бишрээл тэгснэ нөгөө 100 муух гарангуй чинь бүр өстө шоконд ор. Би бүр тэрэн дээр огсон ш. Над бүр тэр хиншүү хероос нөгөө еврейчүүдийг шатаадаг 100 бүр яг ингээд нөгөө кино шиг хиншүү хероос нь үнэртэй бүр өстө нэр баг огсон ш. Тим хүчтэй сэтгэл төрүүлэхэр бичдэг хүн те. орчуулагчаас сайн болсон билээ. Тий, орчуулга яг хүмүүс сайхан л гэдэг юм. Гэхдээ би яг одоо ингээд өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад анхны юм гэдэг чинь анхны л юм байдаг юм билээ. Тэгээ би одоо ингээд том дэвтрийг чинь орчуулад тэгээд яг нөгөө нэг юм уран зохиолын ийм юмыг бол орчуулж яасан надад туршлага бол байхгүй. Ялангуяа бас нэлээд юм том хэмжээний бүтээлийг тэгээ яг уран зохиол орчуулсан. Уран зохиол орчуулаагүй. Тэгээд тухайн үедээ бол мэдээч ингээд хүн чинь яг хийж байхдаа өөрөө гоё л орчуулж ийн л гэж бодод нь шүү дээ. Тэгээ яг мэдээж өөрийнхөө одоо хамгийн сайныг хийсэн манай редактор Гэмбчөө ихч маань бол дур хийж 2 зассан. Тэгээ би өөрөө бараг л 10-аад засчихж байгаа байхгүй нөгөө редакторынхаа нөгөө өөрчилсөн юмыг оруулахдаа ахиалаа уншин тэр чинь ингээл уншаал нэгээ тэгэл 10 одоо бараг орчим нийтдээ засаал ингээл гаргахад л дараа нь ингээл ном болцоо хань харахаар л ачаач юм байж л байгаа байхгүй. Яг нөгөө ачаа хачин ч үстэй ер нь уншаад бол ойлгогдно. Гэхдээ ингээд илүү дутуу, илүү зохимжтой үг гэдэг юм засчмаар юм харагдаал байгаа. 2 тоо гаргасан, 2 тоо бол бас нэг арай 10 хүрээгүй байх 7 8 ч юм уу зассан. Тэг чин ингээд яг нөгөө өөр хүн ингээ уншаад бол 2 дахь нь сайжирсан байна гэ 3 дахь нь гэ тэгэл 3 дахь нь бол би ерөөсөө 3 4 л удаа зассан. Манай редактор маань бол бас дандаа л 2 л явж исэн л да. Тэг чин хамгийн цөөхөн удаа засагдсан мөртлөө чи яг ингээд орчуулган дээр төвлөрөөд унших юм бол нэг нь давгүй, 2 дахь нь сайжирсан, 3 нь бол хамгийн сайнаар байгаа. Гэхдээ 3 дахь нь бол анхны хэвлэл нь зарагдаж дуусаагүй байгаа шүү дээ. Тэгээд засалтанд ороогүй мөртлөө айгүй сайн. Одоо энэ засагдсан 2-оос л илүү сайн байгаа. Тэгэхээр хүн чинь яг юмыг бол үнэхээр яг хийж ээж тэгээд явн сайжирдаг юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор зэрэг би бас нөгөө зохиолчийнхоо өөрийнхөө үг хэллэгт дасан зөгцөн гэж байна. Хоёрдугаарт яг нөгөө орчуулгандаа гаршихгүй юу бас тийм. Тэгээ яг орчуулгынхаа хувьд бол би нөгөө үг хэллэгийнхээ хувьд бол яг тэр өгүүлбэрийнх нь хүндэрсэн арай жоохон нөгөө тэр чинь аргагүй шүү дээ. Үйл явдлаасаа бодож чинь нэгдүгээр дэвтэр дээр бол 9 настай хүүхдүүд 9-өөс 17 насны хоорондох хүүхдийн яриагаар бичигдсэн байна. Надад богино хураангуй өгүүлбэр тэгэл нөгөө диалогуудад айгүйх байгаа шүү. Тэгэхээр тэд нар чинь айгүй хамгийн энгийнээр ярина тийм. Тэгэхээр хамгийн амархан байгаа. Гэхдээ амархан юм гэдэг чинь орчуулахад амархан биш юм байлээ. Нэг одоо тэрийг айгүй юм норшингууд
ч юм уу тэгчиж болохгүй. Хоёрт нь болохоор чи одоо яг өгүүлбэр зөөхөн бүтцийг ингээ харах юм арай өөр. Гуравдугаарт бол айгүй тийм яг нөгөө нэг мань хашир Агата Кристи вон их хэл нь Франц хэл биш учраас ерөнхийдөө бол тийм Франц хэлж амар олон цагтай. Тэгээд тэрүүгээр айгүй жоохон нюансаараа ялгардаг тийм байхгүй юу. Тэг чи мань хашир ерөөсө 3 дугаар дэвтэр дээр л нэг өнгөрсөн цаг ирээдүйд цаг бараг орж ирэх байсан. Тэгээ ирээдүйд цаг ерөөсөө орж ирээгүй зүгээр өнгөрсөн цаг ирээдүйд цаг орж ирэхдээ нөгөө хамгийн энгийн хэлбэрээр одоо нөгөө англиар бол I'm going to go гэсэн тийм цаг байдаг байхгүй. Тэр хамгийн амархан байхгүй. Тэрүүгээр орж ирсэн байсан. Тэгээ ерөөсөө 3 цаг орж ирж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө 50 настай хүн хүрнж байгаа өнгөрснөө эргэн дурсаж хүрнж байгаа учраас тэр нөгөө нэг өгүүлбэрийнх нь бүтэц юм нь хүртэл нөгөө арай юм нөгөө гутранг нэг юм хүнд тий тэрийг чи бол одоо дараа нь 2 дахь 3 дахь удаага ингээ анзаарахтай уншвал тэр уур амьсгал нь өгүүлбэрийнх нь хүртсэн ч өөр байгаа. Тэгээд тийм мөртлөл илүү хүндэрсэн мөртлөл би илүү сайн орчуулсан байлээ. Тэгэхээр яг үнэхээр явн гарсан юм байлээ. Тэгээд хэллэг бол амархан боловч орчуулахад бас нэг жоохон яг дасчул зүгээр болчихно л доо. Тэр нөгөө хурц гэж чи тэгээд дээ шүү дээ. Айгу илэн далангуу амар илэрхийлдэг. Тэгээд нөгөө бүр ингээл боовн толгойд молгойч үлээ. Бүр ерөөсөө одоо монголоор бол ерөөсөө орчлонгийн хамаг муухай хараад муухай үгийг хэлж байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нөгөө монголын хараал гадаадын хараал өөр шүү дээ. Наад Франц хэлээр чинь хараанда Франц юм уу англофон барууны хэлүүд чинь айгуух тийм секстэй холбоотой хараалууд байдаг шүү дээ тий. Тэгээ яг тэрийг нь одоо янхан манхан одоо юу гिचи янхны хүүхэд нусан жор юу гэдгийг тэгэл бэлэг эрхтэн ингээ хараацсан. Тэгээ тэрийг чинь нөгөө орчуулгын би нөгөө эрхийг нь нөгөө Сёл гэдэг тэр Францын компаниас авахд тэд нар чинь амар урт гэрээ ирдэг юм билээ бүр 9 хуудас. Тэгээ тэрэн дээрээ ингээл нэг нөгөө хууль шиг те нэгдүгээр зөвлөн тэргээл тэгэл нэг 2 моёр гээл тэгэл тэрэн дээрээ болохоор зэрэг ерөөсөө өөрчилж болохгүй хасч болохгүй зохиолын уур амьсгалыг өөрчлөхгүй яг байгаа хаваар нь орчуулнаа гэсэн тийм юм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би болохоор зэрэг тэрийг яг байгаагаар нь тэгээ бас Монгол одоо хараалын үг рүү ингэж дүүвүүлж тэгээгүй. Наадхаа чинь бол одоо тэр боовн толгойт гэж одоо эртний хүүхдийн боовыг хэлээд байгаа хгүй тэгжсэн бол яг тэр үгээр нь л бичсэн. Тэгэхээр чин тэр чинь айгүй шокхин айгүй амар байгаа хгүй тий. Тэгэл ёо тэр амар тий. Тэгсэн чинь би яана ингээд амар хадвар юм хэлчихөө. Манай нөгөө Америкт байдаг нэг ах байдаг хгүй миний нагацсаах. Тэгээ тэрэнд манай хашир бол хөрхийн их ном уран зохиол уншдаггүй л дээ. Тэгтээ нөгөө дүүгийнхээ орчуулсан ном гэл би нөгөө ном явуулахаар нөгөөдөг чийс амар байсан. Ах нь одоо өглөө босчоод ажилдаа явахаас өмнө дүүгийн номыг явуулж чад яа ингээд нөгөө уран зохиолын ном уншдаг чийслаг байсан заяа. Тэгэл уншаад дуусчихаар нь бизаа тэгээд ганаа ах минь ямар наад ном чинь тань таалагдав гэсэн чинь энэ тэр чинь нөгөө өөрөө урлагийн хүчмч юм багхгүй юу? Мэргэжлэн. Одоо энэ улсын ардын дуугийн тайзан дээр 20 жил юм бүлээсэн юм хөгжмийн удирдаач өлөөр хөгжмийн тэм хүн багхгүй юу? Тэгээ яг амьдралын шаардлагаа нөгөө манайхан чинь баруун руу гарсан шүү дээ. Тэгээ Америк руу яваад гисэн Чикагод байдаг. Тэгээ би хахаас тэгэхээр тэр хүнд чинь бол хэдийгээр яг уран зохиолын биш юм аа гэхэд урлагийн тэм мэдрэмжтэй учраас энийг чинь одоо шал пупа балери мэдэр гэхгүй ингээд шал өөрөөр хүлээж авдаг юм байлээ шүү дээ. Тэгээ ямар байна гэсэн чинь үгүй энэ нэстэ айгүй айхтар зохиол байна. Их мундаг зохиол байна. Мундаг эмэгтэй байна. Миний дүү ч гэсэн сайхан орчуулсан байна. Гэтэ миний дүү тэр муухай үг яах гэж хэлж байгаа юм. Битгий тэр муухай хар захын үгээр орчуул. Гоё орчуул гэж. Хар захын үгээр орчуул. Үгүй тэр яазаа гэсэн. Гэтэ яг хараалыг өдөр болгон ер нь сонсож байгаа шүү дээ тийм бодомжоор яаж байгаа. Энд бол хараалыг аюу хийхэтдэж шүү дээ. Тий. Тэгээ урлагийн хүн болохоор бас яг тэрийг мэдээд байна л да цаагаа ураа тэр хүмүүсийн харилцаа хандлага үйл явдлаас яг тийм байсан гэдгийг. Тий. Тэгээд тэр дайны тэр үед чинь угаасаа хүний бүх муухай авир гарч ирнэ. Яг бол хүмүүс чи стресстэй байгаа тий зовлонтой байгаа. Тэгээд дээрээс нь бүх юм чөлөөтэй болчихдөг юм билээ шүү дээ. Тийм морал гэдэг юм байхгүй болчихдөг юм билээ шүү дээ. Тий. Би одоо дараагийнх нь номыг орчуулчаад Агата Кристовын олон ярилцлага, телевизийн ярилцлага, бичгээр одоо өгсөн чич гэсэн зарим ярилцлагыг уншсан байлээ шүү дээ. Тэр нөгөө Итали PhD-гээ хийж байгаа залуутай гэсэн ярилцлага тэр. Нэг ярилцлаган дээрээ болохоор зэрэг харин тэгж хэлсэн байсан Агата Кристов өөрөө. Дайны үед бол хүчин чөлөөтэй болтгоо. Бүх юм чөлөөтэй болдог. Тэгэхээр
би тэр ямиг л гаргах гэж л одоо тэр нэг сэтэрхий уруулт тэр ямиг нэрийг бол би оруулсан юм аа. Сэтэрхий уруултын одоо тэр нохойтой одоо бэлгийн харьцаанд ордог ямиг бол оруулсан юм аа. Яг тийм юм нэг бол та өөрөө харсан юм уу? Тийм юм тэрийг одоо юунаас сэдэж тэр сэтгэрхий уруултын дүрийг оруулаа гэсэн чинь нэгдүгürt бол би бага насандаа тэр нөгөө дэлхийн 20 дайны арын фронтод байхад бол манай миний амьдарч исэн тэр К тосгонд чинь бол яг ийм сэтгэрхий уруулт шиг тийм охин байсан. Тэгээ хүнч тоохгүй одоо тэр тосгоныхон бүгдээрээ гоожилдог, чулуу шиддэг. Манай өдөө хүртэл тийм байдаг шүү дээ, тийм. Тэгэл одоо тэнэг манаг гээл чулуу шидээл хүүхдүүд дооглоол хүмүүс тоохгүй тийм охин байсан. Тэгтээ тэр яг чухам нохойтой тэгсэн юм уугүй юу? Тэр бол зүгээр зохиолч урам сэтгэмж тэрийг зүгээр ер нь бас нэг уншигчдыг шоконд оруулах зорилгоор тэг хүчин чөлөөтэй болдог хайр дутахаар ийм гэдгийг би үзүүлэхийн тулд бол тэрийг би зүгээр ингээ оруулсан. Гэхдээ яг номондоо оруулах хэсэгтээ бол би ерөөсө итгэлгүй байсан. Тэгээ нөгөө энэ ном тэр соёлоос хэвлэгдэх одоо эрх аваа. Тэгээ нөгөө тэр чинь ингээд хэвлэгдлэх эрх авангууд тэр нөгөө нэг publishing company чинь редактор томилдог юм биш. Тэрийг чинь нөгөө зохиолчийн бичнэр шууд аваачаад хэвлээ гаргацдаг юм байлээ. Тэгээ нөгөө соёл чинь ингээд Парисаас редактораа явуулаад гэрэмэрэгээ хийнгээ. Тэгээ нөгөөдөг чинь New Châtel одоо наад хүний чинь амьдардаг газар ирээд тэгээ хоёулаа 3 хоног наад зохиолыг чинь ихтэр манускрипт дээрээ суусан гэж байгаа байхгүй. Тэгэл бүр яг ингээд нөгөө юу агаа засаад хасаад тэгээд ингээд Агата Кристиийн сэтэрхий уруултын энэ сценийг энэ үзэгдлийг оруулах уу нөгөө нохостой сексдэг хэсгийг те оруулах уу би энэ дээр ихтгэлтэй хоёулаа энийг хасвал дээргүй юу гэд өөрөө Агата Кристи асуусан гинэ. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн байсан юм байлээ. Би одоо нэрийг марчаа Шон хинчүүлээ. Тэгээд тэр болохоор зэрэг үгүй энийг оруулсан дээргээ таруулсан. Тэгээд би одоо ч гэсэндээ одоо бас тэрэндээ жоохон заримдаа харамсмаар ч юм шиг тэрнээс болоод айгүй олон бас хүмүүс хүүхдүүд юу яаж байгаа юм чи үгүй би итгэлтэй биш л байдгийн. Гэтэ тэр бол миний шийдвэр байсалсан. Редактор өөрөө оруулна гэдэг тэрийг хасахгүй оруулна гэд байх ёстой гэж байлгасан гэж. Агата Кристи бас өөрөө айгүй амьдрал хийсэн ихтэй л шүү дээ. Өөрхөн төрлөх хэллэр биш өнгөр юм ихтэй тий. Юу яасан гэхээр зэрэг манай хашир бол бараг л 18 тийм дунд сургуулаа төгсөөд манай хашир болохоор зэрэг 10 жилийн сургууль одоо монголоор бол 10 11 дугаар ангид ахтаа тэр нөгөө түүхийн багш өөрөөс нь нэлээ ахмад тэгтээ тэр тийм амар яг нэг 30-аад нас ч юм уу 27 8 тэгээ 10-аад ах ч юм уу тийм хүн түүхийн багш нь одоо дурлаад нэг суудсан юм билээ. Тэр хоёр суудсан юм билээ. Тэгээ суунгуудаа тэр чи хүүхэд гаргаж тэгээ нөгөөдөг чинь болохоор өөрийнх нь хүсэл болохоор зэрэг тэр хар жоохноосоо л зохиолч болох хүсэлтэй. Бүр тэрийгээ бүр мэдчихсэн. Тэгээ зохиолч болох хүсэлтэй тэр ерөөсөө 9 настайдаа ч үлээ баг анхныхаа шүлэг мүлгийг бичсэн. Тэгээд ингээд ийм хүсэл мөрөөдөл нь бол тодорхой тийм байсан чинь яг одоо нөгөө амьдралын ирэхээр тэр нөгөө хүнтэй суугаад тэгээд дөнгөж суунгуудаа хүүхэд олоод тэгээд манай хаширыг чинь нөгөө Будапешт явж одоо дээд сургуульд явах хүсэл нь лөөлөө болсон юм байлээ. Тэгээд нялх хүүхэд дөнгөж гаргачаад байжсэн чинь 1956 оны 11 сар юм уу 10 сард нөгөө зөвлөлтийн цэргүүд танктайгаа Будапешт руу орж ирээд одоо Будапештийн урд нь бол яг нөгөө дайны дараа бол хэдийгээр зөвлөлтийн цэргүүд Орос цэргүүд чөлөөсөн боловч фашистын Германаас чөлөөсөн боловч тэр улс чинь өөрийн гэсэн одоо Унгар маягаараа ингээд хөгжиж исэн бодвол капиталист ч юм уу чөлөө зах зээлийн иймэрхүү маягаар хөгжиж исэн чинь ингээд Оросууд одоо социалист системтэй хамтдах нэгтгэнээгээ танкаар ороод ирсэн юм байлээ шүү дээ. Тэгэл яалч аргагүй тулгын шаардлагатаар ингээд социалист болсон орон юм байлээ. Тэгээд манай хашир одоо нялх хүүхэдтэй ингээ 21 настай 35 он төрсөн юм чинь яг ингээ 21 настай жоохон залуухан эмэгтэй нялх хүүхэдтэй байж байхгүй юу. Тэгсэн чинь нөхөр нь болохоор зэрэг тэрнээс өмнө зөвлөлт Оросуудын эсрэг ер нь мэдээж тэр 56 он дайнаас хойш тэр 10 жилийн хугацаанд ингээл Оросуудын нөлөө өдр байгаа тэрний эсрэг одоо их өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг тийм хүн байжгаад тэгээ Оросууд ирээд эзэлчингүү чинь тэр хүн чинь шоронд орно үсттэй. Тэгэхээр тэрнээс айгаад залуухан эхнэр чинь одоо өстөнөр явахгүй л болохгүй гэж юусоо бараг өдөр нь шийдэл тэгэл оройн ингээл 4 сартаа ялах охноо тэврээл тэгэл ингээл нөгөө нэг ерөөсөө л хоёр тортой юмтай. Тэгээ нэгэнд нь охиных нь уугч мөгч одоо бараг чихмээр хувцс нөгөөх нь өөрснийхөө сольж явуулсан хувцс. Тэгэл ингээд харанхуу шөнөөр ингээ ойхоор одоо нэг юм хүнд мөнгө өгөөд ингээд нөгөө
Унграас Австрийн хэл рүү ингээ шөнөөр орон гарчиж байгаа байхгүй. Тэрэн дээр бол манай ашир юугаач мэдэхгүй тэгэл тэр хоморгон дунд л тэгээ гараа явцсан байхгүй. Тэгэл Австрид ирээл тэгэл тэр хүмүүс чинь нөгөө нэг дөнгөж хил гараал тэгэл өглөө болоход ингээл хил дээр ингээ ороод ирэнгүү чинь Австри болохоор зэрэг нөгөө чөлөөт орон байгаа шүү дээ. Тэгээ нэг хилийн тэр тосгоны нэг юм цагаачтын хооронд очиод дараагаар нь Вена руу ирээл Венад байж байгаа аль орн руу томилогдох вэ нэ тэрэ гэжсэн нь Цюрих, Швейцар руу томилогдох болол тэр чинь зарим нь одоо Канада, зарим нь Америк нэгдсэн улс гэл ийш тийш нь ингээл цагаачтыг хуваарлахад тэд нэр Швейцар руу томилогдож таарахгүй. Тэгэл одоо ерөнхийдөө одоо ингээ хувь заяаны хоморгонд ороод өөрийнхөө сонголт хүсэл шаардлагаар биш тэгээд ингээд Швейцарт ирээд амьдраас сурсан байхгүй. Яг нөгөө нэг Цюрихт ирээл тэгэл нөгөө нэг тэрнэр чинь цагаач нарыг ирээл авчраал ингээд байлгаж байгаа өөрсдийнх нь хүслийг харгалзан тэгж байгаа л ингээд орон руу хот руу хуваарлдаг юм байна л да. Тэгээ нөхөр нь болохоор зэрэг баг зэргийн Франц хэлтэй хүн байсан юм байна. Өөрөө болохоор зэрэг Америкийн нэгдсэн улс нөгөө хамаатан зарим саднууд нь Канадад байсан учраас өөрөө Канада руу гарах сонирхолтой. Тэгээд нөхөр нь болохоор зэрэг тэр Нью-Шателийн их сургууль мургуулаас Франц хэлээрээ дамжуулаад бас нэг жоохон тийм scholarship одоо тэтгэл оюутны тэтгэлэг авч цааш сурах тийм нөхцөл бололцоо. Тийм юм гарч ирээд тэгээд Нью-Шател гэж хэлээд тэгээд тэд нэр одоо манай Женевээс нэг цаг гаруй дэшегэ байдгийн Франц хэлтэй, Швейцарын Франц хэлтэй одоо аймаг бүс баг. Тэгэл тэнцээ ирээл нөхөр нөгөө нэг их сургуультай одоо сурсан манай ашир болохоор зэрэг тэнцээ чинь цагаач болохоор чинь цаанаас нь бэлэн байр хамгийн юм үлдсэн биш цэцэрлэг бэл нөгөө нэг хүмүүсийг нь ажилд оруулна тэгээд Швейцар чинь нөгөө цагны үйлдвэр томтой болохоор зэрэг нэгэн цагны үйлдвэрт одоо юм машин дээр юм эдангийг хооронд нь холбогдох ч юм уу тийм машин дээр ажилладаг тийм ажилд хуваарлагдаа тэгээд тэрэн дээр 5 жил ажилласан. Тэгээд өөрөө бол тэр ажлаа үзэн яддаг одоо тийм дурггүй байсан. Тийм л. Тэгээд албан шаардлагаар нөгөөч Франц хэл сурсан. Эхлээд бол зүгээр ойр зүрээр нэг хамт ажилладаг хүмүүс хүмүүсээс сурна. Тэгээд дараагаар нөгөө 5 жилийн дараа ажилласаа гараад Нью-Шателийн одоо их сургуульд нөгөө 1 жилийн тийм нөгөө Франц хэлний одоо нөгөө оюутнуудын нөгөө хэлний бэлтгэл шиг тийм сургуулиуд одоо бүх их сургуулиудад байдаг байхгүй юу? Тэгээд тэр чинь нөгөө оюутан шиг өглөөний 8-аас одоо өдрийн 13 цаг хүртэл бүтэн одоо 3 параар ч юм уу 2 параар Франц хэлийг ингээ салгаад үзчихин гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм юмд яваад тэр нь мэдээж нөгөө цаанаас нь бас нөгөө тэтгэлгээр тэгээд сурсан юм билээ. Тэгэл тэрнээс хойш тэгэл уншдаг бичдэг болчингуудаа аваачаал нөгөө Жан-Жак Руссо тэгэл одоо Хьюго Мюгохоос ингийн Францаар уншаад тэгээд зэрэгцүүл бичээд тэгээд тэр хүртлээ бол хэлсэн байсан бараг 70-аад оны 60-аад оны бүр нэрлийн төгсгөл хүртэл унгараараа бичсэн сүүлдээ тэгээд унгараараа зохиол бичнэ гэсэн мөрөөдөлтөй байж яснаа сүүлдээ болоод унгараар бичээд одоо би эндээс бичээд нэмэргүй юм байна. Францаар бичгээ сурахгүй юм байна гэж би Францаар бичих гэж оролдож эхэлсэн гэсэн байна. Тэгээд нөхрөөсөө бас нэг удахгүй салсан шүү дээ. Үгүй тэр нөхрөөсөө бүр сүүл залсан. Тэгээ бүр сүүл. Нөгөө Агата Кристович амар нууцлаг. Хэлдэг юм хүмүүс яахгүй. Гэтэ яг релсам дээр хүүхд ярьж илээ л дээ. 4 сартаа тэрч орж ирсэн охин нь бол жүжигч юм билээ. Тэгээд тэр нөхрийн л 3 хүүхэд. Тэр ер нь яалчгүй гуруулаа нөхрийнх нь хүүхд тэр нөхрөөсөө сүүл царсан. Яагаад тэгэхээр зэрэг өөр нэг ярилцлаган дээрээ. Та юунд харамсдаг вэ? Амьдралдаа танд харамсдаг юм юу вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд манай ашир юу ч хэлсэн гэж нөхөртөөгөө дэндүү удаан амьдэрсэндээ харамсдаг гэж. Харин тийм яг тэр юм байна. Чи тэрг болсон уу? Тийм. Тэгэхээр тэр чинь нөхөртөөгөө бараг л 40 хүртэл амьдэрсэн байгаа. Тийм ээ тий. Таны одоо хүүхдүүд энийг уншдаг гэсэн чинь мэдээж том хоёр нь уншсан. Миний баг хуу сая 14-т болсон. Тэгээд би том дэвтрийг уншуулсан гэж хэлсэн. Тэгээд тэр чинь бол энэ чинь энийг 50 настай эхний номыг бичсэн шүү дээ. Тэгэхээр тэр сүүлийн хүүхдүүд бол их хожим гарсан байгаа шүү дээ. Бараг 40-т 30-аад гарсан байгаа шүү дээ. Нэг артлалт нь нөгөө зурганд байдаг. Тэгээд бичиж эхэлсэн үеийн зураг тий. Нарцангаас залуу харагдсан юм. Бүр сүулдэ үйл хөөрхий айгүй юу ядарсан тийм болцсон байсан. Гоё нүдтэй тэгээд цаанаа нэг гонигтай арцтай юм л шүү зургийг харсан чинь.
Гэхдээ хувь тавилан ингэж бас тэгэж гараагүй бол зохиолынхаа замлаа орооч юу. Яг үн. Би яг тэгж үзье. Яг тэр нөгөө энэ Эрдэнэ Солонго гэдэг нөгөө яруу найрагч зохиолч байдаг шүү дээ. Эрдэнэ Солонго ч гэсэн тийм өмнөтгөлийг бичиж өгсөн. Эрдэнэ Солонго болохоор ингэж хэлсэн байхгүй. Энэ Агата Кристов хэрвээ ийм хүнд хэцүү одоо ийм сэтгэл нь ингээ дотроо хідэн хэсэг хуваагдсан их орноод тэмүүлсэн эсвэл нөгөө үр хүүхдүүд нь энэ оронд ингэсэн одоо ийм хоёр оронтой ийм одоо цагаачийн амьдрал тулаагүй бол энэ хүнээс энэ бүтээл гарахгүй байх байсан. Яг л Унгартай одоо элэг бүтэн их орондоо их хилэн дундаа байсан бол энэ хүнээс ийм хүчтэй бүтээл гарахгүй байх байсан гэж Эрдэнэ Солонго хэлсэн чинь надад яг үний юм шиг санагдсан. Дараагаар нь тэр хүний ярилцлага, тэр хүний тэр ер нь бол их дарк, маш их гонигтай, хүнд, өгзөр, одоо саркастик тийм хүн шүү дээ. Тэр сэтгүүлч мэтгүүлчийг бол тэр яг нөгөө телевизийн ярилцсан дээр бүр удаа болгосон ш нэг сүүлийн тэр аналфабет гэдэг одоо миний аналфабет гэдэг бичих үсэхгүй хүн гэсэн үг байхгүй юу Францаар. Нөгөө алфавит гэдэг чинь цагаан толгой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аналфабет гэхээр эсэргүүцээд цагаан толгойгүй хүн буюу уншиж чадахгүй хүн гэсэн үг байхгүй юу? Одоо тэр чинь сүүлийнхэн зохиол болчихж байгаа байхгүй юу? Манай ашир чинь 75 6 гэдэг нас орсон. Тэгэхээр бараг 70 нас орчимд нь одоо хийсэн одоо жинхэнэ эмгэн болцсон үедээ хийсэн ярилцлаган дээр сэтгүүлч ингээд асуусан чинь нөгөөдөг чинь тэр сэтгүүлчийг бодоо олгосон. Юу гэсэн чинь тэр сэтгүүлч болохоор зэрэг одоо юу гэдэг нөгөө нэг их гүрний дээрэнгүү үзэлч гэдэг юм уу тийм юм айгүй нэвчүүд мэдээж байгаа байхгүй. Наадах чи одоо 100 Европын ийм Унгар хэлт, Мажар хэлт хүн шүү дээ тийм. Тэр нөгөө бичих үсэггүй хүн гэдэг номных нь хамгийн одоо хүчтэй хэсэг нь болохоор зэрэг намайг баг байхад дайсны хэл бол герман хэл байсан. Яг тэр нөгөө фашистуудын. Дараагаар нь миний дайсны хэл, бидний дайсны хэл бол орос хэл болсон. Тэгээд би одоо ингээд 50 жил Швейцарт амьдарлаа. Тэгээ одоо бол би дайсны хэлийг Франц хэл гэж үзэж байна. Миний дайсан бол Франц хэл гэж байгаа юм. Яагаад гэвэл тэр нь яг ингээ поем шиг ингээ юм богинохоноор явуулсан. Францаар яг тэгж таарж байгаа байхгүй. Яагаад гэвэл Франц хэл миний их хэлийг алж байгаа учраас би Франц хэлийг дайсны хэл гэж үзэж байна. Тэрийг би ушаараар ойлгох чадах шин. Юуст амар хүчтэй хэлж байгаа байхгүй. Тэгээ тэрийг нь нөгөө сэтгүүлч эмэгтэй одоо Швейцарын төв телевизийн одоо сэтгүүлч эмэгтэй тэр чинь 20 минутын л ярилцлага байхгүй. Та яагаад Франц хэлийг ингээд дайсны хэл гэж үзэж байгаа юм бэ? Та Франц хэлийг сураагүй байсан бол, та Франц хэлээр энэ номыг бичээгүй байсан бол та эдийн энэ алдар нэрэнд хүрэх үү гэсэн тийм айгүй муухай маягаар ингэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөг чинь тэр чинь айгүй юм сэтгэлийн хөдөлгөөнгүй юм инээ чанахгүй. Ерөөсөө нэг юм хөлдөө маркийн тийм яриатай хүн шүү дээ. Юм лээш жинхэндээ тийм ерөөсөө юм хүн тийм халдашгүй маягийн тийм манертай хүн бил. Тэгсэн чинь би герман руу цагаачилсан байсан бол би герман хэлийг чинь сураад яг наад номыг чинь бичээл адилхан л одоо тэр алдар нэрэн чинь хүрэх байсан штэ гэсэн хариулт өгч байгаа байхгүй. Англид би хуваарлагдсан одоо нөгөө оногдож очсон бол би англи хэлээр надад чинь бичээл гаргаал яг одногийнхоо одоо алдар нэрч хүрэх байсан гэж байгаа байхгүй. Гэсэн чинь яагаад Франц хэлийг стандараа одоо баялаг үгийн сантай Хьюгогийн бичсэн одоо ийм сайхан хэл учраас тэрийг та яагаад ингэж байгаа гэсэн чинь Франц хэл ердөөсөө ч баян биш шүү дээ. Ердөөсөө ч байгаа шүү дээ гэсэн чинь яагаад таа те комон гэдэг чинь яагаад таадаг ч гэсэн чинь жишээлбэл Франц хэл чинь ингээд юмыг дүрслэхтэй миний их мажар хэлийг гүцэхгүй дүрслэл нь ядмаг. Хоёрдугаарт танаа Франц хэлний үйл үг маш цөөхөн. Жишээлбэл миний мажар хэлнээс цөөхөн. Хэдхэн л нэг 2-300 л үйл үг байдаг шүү дээ. Үнэн баггүй. 2-300 үйл үгээр та нар бүх юмаа илэрхийлдэг үсттэй. Ингээд тэгэнгүүт нөгөө сурвалжлагч хүүхэн амаа таглаж байгаа. Тийм амар кул, амар лаг. Тийм жинхэнэ кул амар мундаг. Тэгээ яг үнэн баггүй. Франц хэлний үйл үгийг хувирлж амар хэцүү. Тэгээд тэрийг чи яг ингээд ийм номын барьж цээжилдэг байхгүй. Би одоо хүүдээч гэсэн ингээл яваа нэг үйл үгийг чинь чи бараг 10 янзаар ингээд хувирснаар цээжлэн. Тэгээд тэр нь нөгөө нэг анхныхаа одоо нөгөө to be гэдэг үг нь одоо ямар ч юм уу цаг дээр ингээд хуурахаар бүр тэрнээсээ шал өөр үг бараг тамхи татах гэдэг үгтэй ижлэхэн өдр царайтай болцсон явж байдаг байхгүй юу. Тэгээ айгүй хэцүү. Тэгээд тэр яг ингээд Франц хэлэнд яг тэр үйл үгийнхэн тэр ном нь ерөөсөө ийм л ном байгаа. Үнэхээр л 250-аас 300 үг л байгаа.
Тэгэл тэрүүгээр л одоо ингээд дамнуулж иж бүх үйлдэлээ илэрхийлж иж. Тэгэхээр тэрийг ингээд үзэл яасан чинь үнэхээр л яг үнэн багх. Нилээн боловсрч нилээн амьдрал туулж ижлээ шүү дээ дайны үйл явдлыг харуулж штэ. Тэгээд чи бодвол ойлгосон үү дээ. Эхний дэвтэр болохоор зэрэг ерөөсөө тэр дайны арт талд яг жинхэнэ өөрийнхөө эмээгиндээ тэр хөдөө К тосхонд яг үнэхээр л К тосхонд тэр козлец ч үлээ тэр кошегч гэж уншдаг үлээ тэр тосхондоо ээж мэжтэйгээ байсан юм билээ. Тий. Тэгээд яг тэр том дэвтэр бол ахтайгаа тэр дайны арт талд юу болж ирснийг ерөнхийдөө бол үннээр нь зарим юм нь бол яг үнэн гэж хэлээд тэсвэр хатуужлын засгал масгал өөртөө зодож таньж доромжиж нөө яа. Үгүй тэр бол юутай. Үгүй зарим нь бол хэтрүүлэгтэй, дэгстүүлэлтэй. Тэгвэл ерөнхий одоо үйл явдлын арга маань бол яг тийм гэж. Тэрийг зарим юм нь өөрөө шинээр зохиосон тэр дүлэрдэг, мүлэрдэг, сохордог, мохордог гэдэрийг зүгээр л нөгөө нэг өөрөө дунд охин байхгүй. Дээд доод хоёр нь эрэгтэй байхгүй. Тэгээ ах нь болохоор өөрөөс нөгөө ой хагасын зөрөөтэй. Тэгээ Яно гэдэг ахтайгаа ойрхон нөгөө үеийн хүүхдүүд чиг тоглож өссөн шүү дээ. Тэгээ ахтайгаа л янз янзын юм тоглодог байсан юм аа нэмж чимээл баяжуулаад биччихгүй. Тэгэл яг нөгөө сэтгэлийн уруулт авах юм шиг. Тийм юм. Бас илтэн үзэл байсан юм шүү дээ. Дайнаас бол батай. Тий. Том дэвтрээс айгу онцлогтой байсан юм л шүү дээ. Нэр байхгүй. Лукс Клаус хоёрын нэгдүгээр дэвтэр дээр гардггүй. Тэгэл хоёр ихээр бит хоёр. Тий бит хоёр. Тий. Одоо англиар бол яг we гэж үчээд байгаа байхгүй францаар нүү гэдэг нь bit гэх. Тэгээ тэрийг нь би монгол руу орчуулахдаа дандаа bit гэдэг дэлтэй биш. Bit 2 гэж нэг бичээл bit гэж нэг бичээл ингээл ээлжлээл бичсэн. Тэгэл яг хоёрдугаар нотлохороо орж ирэл нэр нь тодорхойлолт шүү дээ. Клийн цанаас Lux Klaus гэх тий. Хоёрдугаар дэвтрийн төсөөлт нь ирээд бүр эргэлзсэн юм байл. Яг өмнөх юм болсон болов эсвэл төсөөл дотор нь болчихоо гэж яг эргэлзүүлж хэлж шин. Тэгээ бүр гайхсмар тий. Бүр ингээ юу болчихоо юм бэл. Тэгээд сүүлийн 3 дахь хуудал дээр илүү нөгөө дайны үе гэхээс яг дотоод нөгөө сэтгэл зүйн айгүй тодорхой бичсэн юм санагдсан. Нэг хоёр нэг асар аз жаргалгүй асар гонигтай нэг хоёр өвгөн л гараад байгаа үстэй тий. Айгүй бүр ингээл өөрийгөө цоожилсан, олноос дайжсан, гонигтай тий. Тийм. Гэхдээ ерөөсөө сайн хүн, бараг сайн хүн шиг санагд. Сайн мөгийн тодорхойлолтын талаар бас нөгөө өчигчнээс тэгэл байсан л та. Гэтэл ер нь нэг тийм ёс суртахуун гэх юм уу, дотоод нэг юм алцаагүй хүсээгүй яг хоёр өвгөн болж үлдсэн юм шиг. Тэр нь гэхдээ өөртөө яг ганцаард болсон. Тий. Аюух олон сэтгэл зүйн зөрчлийг бас аяга уншсан. Ер нь бол ингээд дайм чин дээ нөгөө одоо хүчрхийлэл хүчин төлөөтэй хинж үжихгүй эрх мэдэлтэй болвол хин нэг хайрлах алдгүй баг ингээд хайрлаж халамжлахгүй байж ш нэг идэх хоолныхоо төлөө тэмцэлтэй баг ёс суртахуунаа зарж яхад айгуу гол дүрээр айгуу тийм. Тэгээ тэр хоёр маш ёс зүйтэй те. Тэгээд тэр чинь эмээ хүртэл те эмээ ингээ наанаас нь харахад л айгүй балиар хүүхдэд хайрладгүй одоо бараг л ингээл хахир хатуу харамч юм шиг мөртлөө тэр эмээ чинь нөгөө нэг алимаа унагадаг штэ. Тэгээд нөгөө нүс тэр хэлсэн үг нь эмээ нь албаар одоо ингээд салгалж байгаа юм шиг болгож ингээд яачаа дараагаар нөгөө ингээд цохиулаад нөгөө ойчод ухаан алдсан байдаг. Тэгэнгүүтээ гэтээ 2 3 хүн алим аваад идээд амтсан шүү өдр гэдэг чинь тэр чинь яг тэргүүр юу харуулж байгаа гэхээр тэр эмээ хэрэгээр алимаа унгааж тэр хөөрхий өлсөж өхөл рүүгээ одоо ачигдж яваад тэр еврейчүүдэд бас хоёр гэсэн үний ч гэсэндээ нэг алим идүүлчлээ эдэр гэсэн. Тэгэхээр ерөөсөө наан чинь ингээд хинэнч ламтангуайг муу гэж болчихгүй. Ламтангуай чи одоо тэр сэтэрхий уруултыг одоо бас нэг юм бэлгийн ёс зүүн тийм хүчирхийллийн юм шиг тийм юм байж байгаа боловч өчнөө тэр хоёр сайн хандаад зөндөө сайн юм хийдэг. Тэ нөгөө хоёр маань бол өөрсдийн гэсэн одоо сайн муу зөв буруугийн хатуу цензуртэй яг тэрнийхээ дагуу шударгасыг тогтоогол яваад байгаа байхгүй тий. Нөгөө хэнийг цааш нь харуулцдаг ш нөгөө муу ламтны зарц хүүхнийг тий. Тийм шүү дээ. Тэр хоёр шиг бас педофил үзүүлсэн шүү дээ тий. Тий. Тэрийг нь бол нэг тоогоогүй юм шиг байгаа юм. Тэрийг нь бол их тоогоогүй хамгийн гол нь тэр ламтны зарц хүүхнийг яагаад бодийг нь хөтөлсөн гэхээр хөөрхий еврейчүүдийг ингээд нөгөө шатаах цух руу ачих гад одоо ингээд туугаа явж исэн чинь тэд нар чинь нөгөө өлсөж турж өгч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь нөгөө нэг идчихсэн талхаа ингээд худлаа гордосон шүү дээ.
Ингээ өгснөө нөгөөх нь ингээ авах гад хөрхийн нөгөө өсгөлэн хүн сарвасан чинь амар муухай байдлаар хөхрөнгүүтээ талхаа буцаагаад авчдаг шээ. Тэрийг харахаар л нөгөө хоёр хүүхдийн чинь их зэвүүн хүрсэн юм шиг байна те. Тэгэнгүүтэл л маргааш нь утсан чинь багхгүй дэлбэрчдэг те. Нөгөө зарай галалдаг цууханд нь хэгэл өөдөөс нь дэлбэрэл өччих байгаа байхгүй. Айгүй зэвүүн. Тэгэхээр тэр харин ёстой тэр хүүхэн л тийм сайн хүүхэн биш үчээ. Тэ? Бодоход уу бас тийм. Ламтанд бол эмээ сайн, наад хоёр чинь сайн. Тэр хүүхэн бол айгүй байлаа нөгөө мө хоёрыг чинь янз олгодог тий. Тэгээд дээрээс нь тийм муухай харгас хэрцгий өрөвдөх сэтгэлгүй те. Дайны ард талд нөгөө эмэгтэйчүүд бас одоо юу яаж исэн эр хүний хайр үүдгийн инхрийлэл одоо сексэр их дутагдж исэн гэдгийг л гаргахын тулд тэгж гаргасан юм уу гэж би ойлгосон шүү те. Би болохоор тэр эмэгтэйг үнэт зүйлээ зарцсан ч юм яг тийм бүр юучгүй болсон. Тэр ядуу хүний хүртэл өрөвдөхгүй талгаа те харуулчаал булаад чооч молоо. Тэгэхээр нөгөө Лукас класс 2 бүр ингээд үзий ядаад цааш наруулчлаа гэж хэлсэн. Тэр сэтгэлгээ уруулт хүртэл өөр хэр штэ тий. Үгүй тэр сэтгэл нь яагаад нөгөө бас ингээл туслаал ингээл юм хийгээл яваад идэх үстэй. Дайны үн жилүүд эрүүл сэтгэцтэй юм гэдэг чинь ялангуяа бараг л заримдаа Улаанбаатар төрөл заримдаа ингээд аяга амар тайван нэрхэн хэцүү санагдаад байдаг шүү дээ. Гарч байгаа хэрэг зарим талдаа бүр амар тийм хэцүү биш л дээ. Гэхдээ ингээд сэтгэл зүйн хувьд сайн нийгэм зохицохын тулд бас яг суртахуунтай байхын тулд хүмүүс яг иргэн бүрийн ч юм сэтгэл зүйн хувьд анзаарах хэрэгтэй юм шиг байна. Харин тий. Педофил гарч байгаа нь тий. Одоо энэ зохиол дээр дайны үед л гэдэг ааш тий. Түн дайны үед юм байт юм уу гэхээр Улаанбаатар Монгол байгаад байгаа байхгүй. Гэхдээ бүр чи тэгээ бас ядуу оронд байна уу гэтэл үгүй. Ерөөсө тэр юм чинь одоо бүр энэ хөрөнгөтөн одоо юу гэх юм те баян хөгжингөө орнуудад ч гэсэн байж л байгаа. Тэгэхээр тэр чинь бас яг нөгөө дайны ард талд юм ингээд хүмүүс ингээ моралаа өхлөндөө гიშгсэн тийм үед л болдог үйл явдал гэтэл эн чинь ерөөсө хүн төрлөختний түүхэнд сайхан инх жаргалтай үед нь ч муу муухай үед нь ч байж л байсан юм л баг. Бүх юм. Яагаад одоо тэр хөгжингүү одоо зовох юмгүй те эд материалын талаас зовох юмгүй оронд байгаад байна гэхээр чинь зарим нь яг тэр бол гаж явдал учраас тэр нэгдүгээр хүмүүс тэр тийм гаж хүмүүс цаанаасаа төрдөг байх нөгөө бэлгийн цөөнхүүд чинь бол одоо тэгж өөрийгөө тэгж хэлээд тунхаглаад байгаа шүү дээ. Бид нар бол төрмөл юм аа гэдэг. Тэрнтэй адилхан тэд нар нэгдүгээр төрмөл байж болно, хоёрдугаарт олдмол байж болно, эсвэл гуравдугаар нэг шалтгаан нь тэд нар бүр одоо бүх юмыг одоо ингээд үтцсэн нормал бэлгийн харилцаа ямар юм тэгээ одоо хүүхдгээд ингээд нөгөө бүр зугаагаа бүр хийх байхаа олж ядаа тэр бол угаасаа таниглал одоо тэр ёстой ёс суртахуун бүх ер нь хүн биш мал болж ин л гэсэн үг байхгүй тиймэрэж тэгж ийсэн бай тэгж байгаа байж болно шүү дээ тий бас айхтар дүрслэл гарч илч юу эсвэл үнэхээр нэрээ элен далангүй бүр хүн нэрээ цочирдмор үйл явдал бол нэг дээр их гарч байгаа тий. Хоёр дээр ч гэсэн бас айгуух гардаг шүү дээ. Гурав дээр л гайг байдаг баг тий. Тэр ерөөсөө тийм секс ямар ч үуч гарахгүй. Зүгээр хөгшин хүний бодол гараад байгаа байхгүй юу? Эргэн дурсах бодол тэгээд тэр нь ерөнхийдөө тэгээд тэр хоёр маань хичнээн хоёулаа нэг уйтгар гуниг зовлонгийн далаад өмсөн юм шиг тийм хүнд тий. Уур амьсгал нь маш хүнд. Зохиолын гол дүр учраас Лукас класс 2 имээ дээрээ ирээл ээж нь бас бөмбөгдөл нүрдэж байгаа юм тий. Тэр нүдэн дээр нь тий. Тэгэл өхөл хагтал үзэл яг тэр лам таарлаа, стэрхийн урал тохин таарлаа үзэгдлийн ингээл яг бичээ авцсан яг 3 дээр нь бол өөртөх нь яг гол дотоод сэтгэлд нь болсон өөрчлөлтүүдийг ухаан бичсэн. Тэгээ үнэнээ. Тийм. Чи тэгээ ойлгосон уу 3 1 2 3 аль нь үнэн аль нь юу байв гэдгийг? Би 3 үнэн гэж бодсон. Тэгээ 3 үнэн. 1 2-ыг чи юу гэж ойлгосон тэгээ? Нэг дээр би ингэж бодсон. Тэр хоёр хүүхд эмээгийн дээрэл шууд дээврийн өрөөг ингээд вакуумжуулаад ерөөсөө хамаг юм нандгийн чадгалаа аавын ном дэвтэр гэл өөрөө том дэвтрийг нээгээл юм бичээл. Тэр бол яг гол одоо том хүний санаагаар бичсэн байх л та. Яг
үнэт зүйл юм уу тэр нэг юм хадгалж авч үлдгэж аюу тэмдэглэл хийсэн. Тэр нөө юмд нийгмийн одоо дайны шуурганд явахгүй шүү гэж байгаа юм шиг. Айгуу тийм юм давхлаага тийм том дэвтэр дээр тогтоосон юм шиг надад санагдчих. Нэгдүгээр дэвтэр дээр л хоёрдугаар дэвтэр дээр бол яг саллал. Гэтэ нэг нь бол дэвтрээ авч яваад нөгөө ихрээ амьд байгаа шүү гэж дотроо төсөөлөл яриад байдаг шүү дээ. Тэгж үтсэн. Гэтэ хоёрын төгсгөлд бол яг нэг хүн байж байгаа дотроо хуваагдсан юм биш байгаа. Өнгөрсөн аяг хуучин худлаа дурсамж байсан юм биш байгаа гэж амар эргэлсэн. Өөрөө ч эргэлзээд байдаг шүү дээ. Үрчин яа гэвэл 90-ийн тойрныхан тий. Тэгээд чи нэг хүн байсан гэж бодсон уу? Хоёр хүн одоо байжээ. Үнэхээр ихэр байжээ гэж бодсон уу? Хоёр хүн байжээ л гэж бодсон. Гэхдээ бас би чамд ирээ тайллын хэлээд өгчих үү? Яг хөө чамд чи шиг оруулсан ч болно, оруулаагүй ч болно. Чи өөрөө л мэд. I don't mind. Тэгсэн чи наадах чи юу гэж би яг тэгж утсан. Тэгээ Агата Кристофийн дараа нь ярилцлагыг уншсан чи миний одоо таамаглал үнэхээр зөв байжээ. Зохиолч яг тэгж л бодож бичиж гэж ойлгосон байхгүй. Айгүй сонирн байгаа штэ. Тэгээ ингээ 3 дахь нь би Францаараа ингээд уншиж дуусчаад бас сайн ингээл ойлгохгүй байхгүй. Тэгээд бүр нэг уншиж дуусчаал би шууд орчуулга руу орно шүү дээ. Тэгээд тэр чинь яг бүдэг бадаг ч гэсэн ерөнхийдөө болж байгаа юм чинь ингээл орчуулал. Тэгээ орчуулахаар чинь бүр өгүүлбэр үг бүрээр нь нухацтай нөгөө номоо чинь бол айгүй ингээ уншиж чинь гэсэн үг шүү дээ. Тэгээ яг орчуулж дуусаад ойлгосон. Тэр чинь бас ингээ бичиж байгаа аахгүй. Бараг орчуул дуусчаад ингээ бараг цаас гараа биччихэж ш. За тэр тэнд байхад энэ энд байсан. Нэг үнэн бол хоёр үнэн. Гэдэг ийм нөгөө логик гаргаж бичиж байгаа байхгүй. Тэгжээж ойлгож орчуул дуусчаад хагас өдөр ботчихэж ойлгож шээ. Юу гэж ойлгосон гэхээр зэрэг. За яг нөгөө нэг тайл хэсгийг хассан маа. Тэгэхээр уншиж та бүхэн санаа зовлтгүй подкастыг үргэлжлүүлж сонсороо. Тэгээд өөрөө номоо уншаад яг ямар утга учиртай байсан нь өөрөө олж илрүүлээрэй. Тэрийг гэхдээ яг ингэж ухаж үзээс энэ үнэхээр ухаан шаардлагатай юм байна. Тийм ээ. Энийг ингээ уншиж энийг нь учрыг нь олцоод энэ нэр ямар мундаг юм бэ? Энэ хүн анханасаа гурвуулынхын үйл явдлыг ингээ нийтдэн бүгднгийн хараад за 1-р дэвтэр, 2-р дэвтэр, 3-р дэвтэр ингэж бичсэн болов. Эсвэл за нэгээд дуусчаад 3-аас гэнтхэн ингээд одоо ингээл ном дууссан дараагийнхаа яаж ингэж зохиосон болов гэдэг надад өөрт нь уншигчийн хувьд төрж байгаа байхгүй. Тэгээ би тэрний хариултыг тэр нөгөө ингээл хайгаал байсан. Хайгаал чинь ашгүй нөгөө миний орчуулсан, уншсан, үзсэн тэр олон ярилцлагын дунд яг сэтгүүлч сурвалжлагч тэр асуултыг асуусан. Тэгсэн чи юу гэсэн гэж анханаас нь нийт нь хараагүй гэж чинь. Зүгээр л ийм л энийг л ёстой 20 жил юм уу 30 жил 20 жил бодож ингээд энийг л ганцхан том дэвтэр гэдэг ном л бичнэ гэж бодоод том дэвтрээ бичсэн. Тэгээ бичээд дууссан. Тэгэл за одоо миний юм дууссан. Ахиж энд үргэлжлэл байхгүй гэсэн бодолтой байсан. Тэгсэн чинь одоо жилийн дараа ч юм уу суужсэн чинь би энэ хоёр ихрийг ингээд орхичиж чадахгүй нэ. Өөрөө тэгж байгаа байхгүй. I couldn't leave these twins alone. Тэр хоёр бүр ингээд миний сэтгэл зүрхэнд бодол санаанаас салаагүй. Би энэ хоёрыг ингээд орхичиж болохгүй. Одоо энийг энэ хоёр цааш нь юу тохиолдсныг би үргэлжлүүлэх одоо ёстой гэж бодоод уншигч нэхээгүй тэгж бодоод гаргалгаанд гарч ирээд нотлохоо бичсэн. Нотлохоо бичиж дуусчаад ахаал одоо ингээд болгоо гэж бодчихсон. Тэгсэн чинь л одоо хагас жилийн дараа ч юм уу ахаал гурвынхан санаа нь өөрт нь орж ирсэн. Тэгээд бодохоор бүр мундаг байхгүй. Яаж тэр урны яг нөгөө пазл шиг ингэж логикийн хувьд ингээ гоё зөрөхгүйгээр таарч яхаас ч тэгэхээр энэ асар их интеллекттэй, асар ухаантай эмэгтэй байгаа ч тийм ээ. Бүхэн төлөлөөгүй зүр ингээд цаанаас нь Тэгчээгүй ч тэгэл би ингээл хооронд нь ингээ авцалтаагүй юм зөрчилдөөнт юм ингээд хайгаал ингээд бодоод байхаар ерөөсөө байхгүй яг ингээ гоё таарж байгаа байхгүй юу? Тийм биш. Зэвүнэ. Үнэхээр зэвүн. Дахиж уншнаа гурал. Чи ер нь дахиж унш. Нэг ч нэг шаардлагагүй баг. Гэтэ яг нь нюанс зарим эмэг яхад 2-3 хоёрлж чухал. Тэрнээс чи ингээл жоохон юм ингээл анзаараад урд нь нөгөө үйл явдал хөөж уншиж байгаа чи 2-р 3-р нь болов шал энд ингэж хийсэн юм биш та энэний сэтгэл хөдлөл ингэж хийсэн юм биш дээ эдэр гэдэг чи нарийн ширээ эмэг чи анзаарч эхэлнэ. Миний уншилт бол яг үйл явдал хөөж таард юм.
Тэрийг гэхдээ яг одоо ингээд ийм нарийн учир тэр нэгдүгээр дэвтэр энэ гурав бол ингэж холбогддог, энэ нь үнэн, энэ нь худал юм байна гэдэг ойлгосон хүн бол хайрцангуй маш цөөхөн байлээ. Тэр чинь өнгөл угаасаа тэр тэмдэглэл юмнаас нь илхэн байгаа юм чинь тий. Тэгэхээр л би чинь наад чинь ингээд нэр өгч өөрийнхөө хэмжээнд ингээд нэр өгсөн шүү дээ. Том дэвтэр бол кино үзүүлэгч зүгээр л ерөөсөө ингээл нүдний өмнө ингээл жүжиг тоглож кино үзүүлж байгаа юм шиг л ингээл нэг сцен нэг үйл явдал дараа бүр ингээл хүнийг алмааруулаад бараг юм бодох хөөгүй янз янзын юм шоконд оруулаад оруулсаар агаал дуусчихдаг шүү дээ кино үзүүлэгч шиг нэрэлсэн. Нотлогойг болохоор зэрэг би одоо зүрхээр наадагч, эмууруулагч те зүрхээр наадагч гэж нэрлсэн. Яг тэгвэл нотлогой чинь хамгийн хүчтэй, хамгийн аймаар наахгүй те. Намайг хамгийн их хямраас нь нотлогой шүү дээ. Яг сэтгэл зүгээр наадчихж байгаа байхгүй. Тэ? Ямар ч бэлтгэлгүй аваачаал алаа хийчих юм чинь те. Гурав дахьт нь болохоор зэрэг тарихаар наадагч байгаа шүү дээ. Яг тэгэхээр тэр чинь жинхэнэ бодлого бодолдог. Хүнт тэгштгэл бодуулаад байна шүү дээ. Ерөөсөө л тэгштгэл. Тэгэхээр ерөнхийдөө би энийг уншаад бол хүн заавал одоо тэгэл агуу яруу тансаг бичих гээл те ингээл амар хүндрүүлэх гээл ингээл чамирхаал хамаг одоо монгол хэлний сонин хэцүү тэр хамаг үгийг ингээл авчраал ингээл лаг ингээд бичээд ах шаардлагагүй. Ерөнхийдөө уншигчдад ингээд хүрхийн тулд бол ер нь их амьд ярианы энгийн хэлбэр шууд хүн ингээд нэг төвгүй хүн ойлгочих тийм хөнгөн бичлэгээр бичүүлэх хэрэгтэй юм удаа л гэж бодсон ш. Тэгээ яг хоо Агата Кристофийн хувьд хэрвээ өөрийнхөө Эстон нутагтаа байгаад өөрийнхөө их хэлээрээ бичсэн бол шал өөр хэллэгээр бичих байсан байж магадгүй ш. Энд чинь нөгөө их хэл нь биш учраас энэ чинь одоо зөвхөн одоо цагаар эхний хоёр бол бичигдсэн байна гэдэг чинь Франц хэлний тэр нөгөө үйл үгийн хувирал тэр юм айгүй асар нюанстай айгүй хэцүү учраас тэр чинь нөгөө өөр яг тэгвэл одоо цагаар биччихвэл алдаа гарахгүй ш. Тэрийгэ бодож барьж бичсэн бас нөгөө талаас олон уншигчдын олон хүнийг шууд уншуулах тийм бас нөхцөл болж өгсөн байна. Одоогор хамгийн дуртай зохиолч Агата Кристофи нь гандаа тийм зохиолч. Би тэгээд энэ Агата Кристофи бүх номыг уншаа гэсэн. Энд чинь 7 ном бичсэн заяа. Тэгээ энэ 3 тэгээд за мэдээж дараа нь би орчуулсан нөгөө бичих хүсэхгүй хүнээ аналфабет одоо яригдж байгаа энэ хөө бичих хүсэггүй хүнийг болортой их чахаасан өмнө өнгөрөгч 8 сарын сүүлээр энэ ном нээлттэй ээж бол албан ёсоор хэвлүүлсэн маа. Хэрвээ та бүхэн яригдж байгаа бичих хүсэггүй хүн номыг авах хүсч ивэл худалдаанд гарсан байгаа шүү. Тэгээ одоо нэг өчигдөр гэдэг нэг зохиол байна. Тэр нь болохоор яг нэг 3 дахь худал шиг юм жижигхэн л ерөнхийдөө л энэ юм хураангуй юм бичил армаа бичдэг юм билээ. Тэгээ тэрийг ингээд жоохон уншиж байгаа тэгээд болцсон. Тэгтээ тэрийг бол ер нь уншина. Ерөнхийдөө л нэг иймэрхүү юм бил ер нь дарк айгуу тийм хүнд бараавтар тэгээд дандаа тийм зүм бэлэг тийм сонин сцен айгуу хурж ирдэг. Ингээд шуу муу гараал. Тэгээд айгуу сонин тэр чинь одоо нэг тийм зүгээр л дүрсэлж байгаа мөртлөө тэрний хүний тарих толгойн зураглалт айгуу хүчтэй кино болж харагдаад тэгээ бас айгуу эмоцтой айгуу хүчтэй нөлөөлдөг тийм л бичлэгийн өнгө эстэн билээ. Тэгэхээр айгуу тийм хүний эмоц сэтгэл зүрхийг айгуу хөндөж чаддаг тийм бичлэгийн өнгө эстэн хүн дүрслэл сайтай тийм. Тэгээд энэ саяын одоо орчуулсан одоо тэр бичих үсэхгүй хүн чинь бол амар жоохон зохиолч шүү дээ. Манай хаширын хамгийн сүүлд бичсэн бараг захиалгаар бичсэн юм бэлээ. Яг тэгэхээр нөгөө энийг чинь одоо ингээд нэр нь ингээд алдартай энэ хүний номыг бол өмнөж фэнүүд нь аавна гэсэн зорилготойгоор тэр нэг Швейцарын нэг жижиг паблишинг компани та одоо ингээд юм богино хэмжээний намтраа бичиж өгөөч. Энэ өөрөөсөө би одоо зохиол бичихэ боллоо. Одоо тэтгэвртэй гарлаа, зохиол бичгээс тэтгэвртэй гарлаа гэсэн. Эндээ сууж исэн чинь тэгээд мөнгө амлаад гуугаад ахна. Өөрөө тэгээл тэрийг илэн далангүй хэлчихээ. Яг тэгвэл надад дажгүй мөнгө амлсан. Тэгээл би битсэн, easy гэд битсэн чинь яг суугаа битсэн чинь ерөөсөө тийм амар бас хэлбэр юм байгаагүй. Тэгээ нөгөө өнгөрсөн дурсахыг хүсдэггүй, эргэн санахыг хүсдэггүй. Тэр ой санамжууж айгүйх эргэн дурсагдаад намайг бараг ингээд эвгүй байдалд оруулсан гэтэр гэж хэлж байгаа байхгүй юу? Бараг depression төрсөн юм шүү тий нэлээ хэдэн сарын турш үтсэн гэл тэгжээлээ. Тэгээ тэр ном болохоор зэрэг юм жижиг өгүүлэх шиг ингээд юм тустай тий. Тэгээд ерөнхийдөө үйл явдал 4 настай тэгэхээр юу гэдгийг одоо 70 настай тий тэр номыг бичих хүртэлх 70 настай 50 жил одоо бараг 70 жилийн ч юм уу үйл явдлыг гаргаж байгаа мөртлөө чи бодоо аагаар ингээд тэр Франц тексттэй Монгол тексттэй орчуулсан тексттэй би ингээ хэвлэхээр 25 хуудас ш.
Тийм учраас би айгу хурдан орчуулсан байхгүй юу. Яг уу энийг унссан хүмүүс бол аван л ах л та. Тэгээ би хэвлийнхээ компанитай сая ирэхийнхээ өмнө нөгөө нэг гэрээгээ өөрчилж байгаа байхгүй юу. Энэ хүн өөр нөгөө Матиас Чихана нэг ингээд юм нэг өгүүлэгтэй нэг жүжигчин зохиолтой. Гэтэ тэр хоёулаа бас амар жоохон. Өгүүлэг бол одоо ингээд принтерлээд гаргаад ирэх юм бол ерөөсөө 2 хуудас. Франц ихийг нь харахаар зэрэг л ерөөсөө нэг 10 20 хуудас. Тэгээ юм жоохон форматаар шүү дээ. Тэр чинь тэгээд яхаар бараг 10 хуудасаас илүү гарахгүй хаа. Тэгээд тэр чинь бол дан жүжиг юм чинь дан диалог шүү дээ. Тэгээ би тэгж удаад хамгийн гол нь тэр жүжигийн зохиол тэр хоёр чинь бас тусдаа ном Матиас Чихана гэдэг бүр ийм хараа ийм карманы ийм жоохон номын форматаар гарсан байхгүй. Тэгээд тэр хоёр маань энэ Edition de Zoe гэдэг Швейцарын одоо манай Женевт байдаг энэ publishing компани ирэхээр сүүлийнх нь 2 ном нь гарсан юм байлээ. Энэ 7 номны чинь 5 нь энэ соёлоор үлдсэн 2 нь манай Женевт байдаг publishing компани одоо оюуны өмчөөр байдаг байхгүй. Тэгэхээр би тэр компани нэгэнтээ миний одоо тэр саяын тэр Амнатовтээс эрхийг авсан компани энэ 2 номыг хоёулангийн гарсан юм чинь би хэлсэн. Би яаж ингэж хүнд ингээ 20% хуудас те 50% хуудас номыг би одоо ингээд энэ айгүй хэцүү байна. Тэгэхээр би энэ Матиастай энэ номтой чинь холбоод ингээ 3 зохиолоор нь тэ намтар нэг өгүүлэг нэг жүжигний зохиолоор хамтруулад би нэг ном болгож хэвлүүлъя гэсэн чинь нөгөө бид нэр одоо Агата Кристофийн эстейтээс одоо үр хүүхэд мөхөд тийм л юм шиг байлаа. Тэднэрээс зөвшөөрөл авъя гэсэн чинь зөвшөөрсөн гэн. Тэр анаглав бичих хүсэхгүй юм бол чи бодолтой 70 жилийн амьдралыг 20 хуудсанд багтаасан. Тэгэхээр тэр хүн чинь мэдээж хувийнхаа амьдралын ч юм уу тиймэрхүү нэг хэмийг зохиолч талаасаа гаргасан байлээ. Хувь хүн талаасаа мэдээж тэр гэр бүлийн амьдрал тиймэрхүү юм гараагүй. Ерөөсө тэр хүн тэгэл их янзтай. Айгуу тийм үр нөлөө нь хүчтэй тийм одоо powerful зохиол. Тэгээд намтар гэдэг хүний намтар дурсамж гэдэг одоо мемуар гэдэг байгаа шүү дээ тий. Францаараа бол яг мемуарч биш. Одоо юу гэж хэлдэг вэ? Récit autobiographique гэж байгаа байхгүй. Récit гэдэг чинь нөгөө нэг одоо хүүрнэл autobiographic намтрын хүүрнэл гэсэн маягаар хэлж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө ингээд нэг 6 7 10-аад гарчиг эхнийх нь гарчиг нь одоо ингээл нэг ганц хуудас ч үлээ тиймхүү жоохон. Тэгээ тэрэн дээр нь 4 настагийнх нь үйл явдал гарч байгаа. Тэгээ тэрийгээ нөгөө нэг ингээд би тэглээ гэдэг ингээд шууд хэлж өгөөгүй. Яг энэ зохиол шиг уран зохиол шиг диалог ингээд юмыг ингээд гой хүүрнэлийг ингээд уран зохиолын аргаар хэлээд өгсөн байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд орчуулаад харахаар за яг Агата Кристоф гэдэг хүний дотор сэтгэл тэр хүний туусан замнал ингээл олон юмыг ойлгох боловч нөгөө талаасаа Монгол одоо бичин туйрагчдад намтар дурсамж гэдэг юмыг ийм маягаар бас бичиж болох юм байна гэдэг бас тийм нэг одоо юу гэдгийг нэг үлгэрлэх юм бас болохоор би их ач холбогдолтой юм болов уу гэж боддог. Тэр юун дээр нь яа чи би болохоор зэрэг өөрөө нөгөө нэг их хэлнээсээ хол одоо харь хэлний дунд одоо ингээм амьдарч байгаа. Тэгээ өөрийнхөө хүүхдэд монгол хэлээ эвлүүлэхийн төлөө одоо баатарлагаар тэмцэж байгаа хүний хувьд бол би тэр надад миний сэтгэл зүрхэнд айгүй ойрхон байгаа хгүй. Тэр хэсгийг нь уушаа би бараг уйлж байгаа шүү дээ. Ингээд нөгөө хоолой зангираад байгаа байхгүй юу. Яг тэрийг айгүй хүчтэй ярьсан тий. Урд нь герман хэл миний дайсны хэл байсан. La langue allemande était ma long enemy-чилтэй enemy-гийн хэл байсан. Дараагаар нь орос хэл миний enemy-гийн хэл болсон. Гэтэл одоо бол Франц хэл миний дайсны хэл. Яг тэгвэл энэ хэл миний их хэлийг хөнөөж байгаа учраас би юуны дайсан гэж үзэж байна гэх. Амар хүчтэй тусч байгаа. Йоо. Тэгэл тэрэн дээр тийм хүчтэй юмнууд айгүй хөө. Тэгээд тэр нөгөө нэг зохиолч болсон яаж хэрхэн багаасаа юу яаж яасан тэр дайны ард талд 14 настай Агата Кристоф ингээд нөгөө амар ядуу амьдралтай. Аав нь ингээд шоронд л орцсон юм шиг байна. Ус төрийн хэрэгэр ч юм уу. Тэгээд нөгөө 3 ялах хүүхэдтэй ээж нь яаж 3 хүүхэдтэй тэжээхийн тулд ингээд зовоо. Тэгээ өөрөө ингээд нөгөө ганцхан гуталтай. Тэгээ гутал нь ингээд цоороод өглөө хөтөн цоорон гутчин өмсөх гуталгүй гутал чинь юм өгчин гут чинь хичээлдээ явж чадахгүй яг бол гутал байхгүй.
Ингээд пальтогоо товчлыг гэхээр товч байхгүй, бэлий байхгүй, цүнх байхгүй. Хүний цүнхэнд дэвтэр номоо гуйж хийгээд тэгээ найзынхаа цүнхийг бэлийгүү гараараа барьж явдаг. Нөгөө цүнхийг нь гуйж юу яаж байгаа учраас тийм хэцүү нэг хэсэг өдр амьдрал байсан. Тэр мэр хэсэг нь тэр нөгөө аналогиатер гарч байгаа байхгүй. Бичиг хүсэхгүй хүн дээр. Тэгээд дээрэс нь тэр нөгөө цагаачийн амьдрал хүн их хилнээсээ хол байх ямар тийм хэцүү байдгийг. Тэгээд тэр хүний сэтгэл зүрхнийхэн дуудлага нь зохиолч болох, зохиол ном бичих те. Ингээд шүлэг найраг бичих ийм байдал чинь ингээд бүр үзэн яддаг тэр цагны ажил бол бас харьцангуй одоо шал угааж муугахаас бол дээр ажиж шүү дээ. Эхлээд тэр нөгөө нэг ингээд машин дээр ингээд нөгөө тэ энэ цагны оосор ч юм уу ийм юм хийхийгээ бүр үзэн яддаг. Энэ миний хийх ёстой биш ажил гэж бодоод үзэн яддаг. Тэр ажилдаа дургуугаасаа болоод намайг ийм ажил хийлгэх нөхцөл байдалд авчирж байгаа нөхрийг хүртэл үзэн ядж байгаа. Би энэ хүнээс болж энэ өөрийнхөө хайртай, дуртай, их хэлнээсээ холдсон. Чинь яах гэж Францыг сурсан гэхээр Франц хэлэнд хайртайтай биш. Зүгээр л тэр хүний цорын ганц хүсэл мөрөөдлийн зохиол бичих байсан баг. Зохиолоо бичиж гэтэл за би ингээд Швейцарт 20 жил амьдарчлаа. За одоо би ингээд зохиолоо бичиж гэтэл би унгараар энэ Швейцарт суугаад би унгараар бичээд би яаж ном амьдлах энэ ерөөсө практик талаасаа ерөөсө боломжгүй юм байна. Хэрвээ би хүсэл мөрөөдлөө биелүүлж одоо зохиолоо бичиж ингээ өөрийгөө илэрхийлж хүрнэ ял гэвэл надад Францээс сурахаас өөр арга байхгүй юм байна гэж бодоод зохиолоо Францээс сураад тэгээ зохиолоо бичиж эхэлсэн байна. Тэгээ өөрөө болохоор үнэхээр тийм avid reader гэдэг чинь бүр юм номноос салтгүй тийм ном шимтсэн. Тэгэл ерөөсөө бүр бараг 5 6 настайдаа ингээ шүлэг бичдэг. Унгараас гарахаасаа өмнө тэр залуу хүүхэд насндаа бичсэн тэр яруу найраг тэр шүлгүүд нь болохоор аз жаргалтай. Гоё шүлгүүд байгаа байхгүй. Тэгээд энэ одоогийнх нь энэ дараа нь бол дандаа юм үргэлжилсэн үг юм байна. Тэд нар нөгөө туусан амьдралынхаа эц тэр хүн чинь нөгөө гонигтай болоод дандаа гонигтай бичээд шин. Анх бол аз жаргалтай л төрсэн байгаа байхгүй. Хэдийгээр ядуу байсан ч гэсэн аз жаргалтай л байсан. Тэгээд би энэ одоо ингээд би юу байлаа ч гэсэндээ би аз жаргалгүй байна гэсэн тийм юмнуудад тэр ярилцлагаараа бас хэлсэн байл. Тэгээд тэрийг бол яг үнэхээр гадаадд амьдарч үзсэн одоо ингээд үр үнсээсээ суглагдаад тэнд амьдраад их хилээ санаж үзсэн их хил тэрийг туулж үзсэн хүн л яг тэр зовлон бас ойлгоно. Тэгэхээр одоо энэ нөгөө ерөнхийдөө энэ баруунд чинь ингээд ийм нөгөө нэг хоёр хил соёлын дунд байсан юм нөгөө цагаачтын уран зохиол гэсэн бараг нэг юм тусдаа юм нэг юм групп тийм юм болоод байгаа ш. Тийм зохиолчдоос чинь одоо бараг айгүй том утга зохиолын шагналыг аваал те. Нобель авсан ч байгаа. Тэгээд тийм юмны бол одоо айгүй гол төлөөлөгч байхгүй. Франц хэл дээрх цагаачтын уран зохиолын тэгээд зүүн Европоос гаралтай юм цагаачтын уран зохиолын нэг төлөөлөгч. Швейцарт хэр удаж байна? Тэгэхээр Швейцарт 11 жил болж 2008 онд яг суурь амьдрахаар очсон ш. Тэрнээс өмнө чинь би 99 оноос 2004 оны 1 сар хүртэл бас 4 жил амьдарсан байхгүй. Герман хэлээр ярьдаг одоо бүс нутагт нь. Тэгэхэд бол нөгөө оюутнуудын дунд за Швейцарын нийгмээс тусгаарлагдсан байлаа гэхэд залуу хүмүүсээс тийм тусгаарлагдаагүй тэр орчинд тэгээ нөгөө оюутан байгаа юм чинь тэгж очиж амьдарч ийсэн. Дараагаар нь болохоор зэрэг гэр бүл болоод ингээд өөр амьдрахаар чинь бас бүх юм өөр шүү дээ тий. Тань том дэвтэр дээр нөгөө арчлан уншигчдын сэтгэлүүдийг оруулсан юм шүү дээ. Яг товчлсон бол товчилж бичснээр нь. Тий. Тэгээд асуух гатахгүй Агата Кристофи Швейцартаа уншигчдын сэтгэл юм уу хандлага тэгээд Монгол уншигчдын ялгаа юу вэ гэхгүй юу? Одоо жишээ нь ингээд зарим хүмүүс анх удаа тийм секс сцен ч юм уу ингээд хүчрхийлж уншиж үзэж магадгүй тэгэл амар байлаа чичирдмаар байлаа тэр өстө ламста байлаар хүн юмаа гэж юм уу сайн муугийн хэмжүүрээр шууд хэмжсэн маа шүү дээ. Швейцарт яг ялгаатай сэтгэл уншигдсан уу? Нөгөө Швейцар юм уу Франц хэлт уншигчдын сэтгэл үү? Би тэрийг ерөөсөө юу яагаагүй шүү дээ. Зохиолын хүрээний хүмүүс бол угаасаа наадах чинь монголч байсан гадаад нь ч байсан гэсэн лаг зохиол гэдэг чинь ойлгочихж байгаа байхгүй тий. Зүгээр жирийн уншигчдын хүрээнд бол би зүгээр нөгөө Amazon дээрх сэтгэлдлүүдийг л уншиж штэ. Би Amazon дээрх сэтгэлдлүүдийг бас уншижсэн нөгөө ороод тий. Тэгэхэд чинь бол тэр том
дээр үлвэл одоо наадах чинь дээр үед гарсан ном болохоор зөндөө сэтгэл чи өөрөө ч гэсэн ороод яаж вишин зөндөө олон хүмүүс амарлаг өстой үнэхээр гайхалтай майхалтай гэдэг ер нь бол одоо нөгөө 5 одны үнэлгээнээс чинь ихэнх нь л дандаа 5 маван од 4-5 од л авсан байлээ шүү дээ. Айгүй сайн үнэлгээтэй, топ үнэлгээтэй. Тэгээд уншсан хүмүүс 95% мундаг зохиол, агуу зохиол гэсэн тийм сэтгэл бичсэн байл шүү. Гадны уншигч чинь янз янзын юмд басцсан тэр нэг социалист реализмын хэмжүүрээр, сайн муугийн хэмжүүрээр шууд хэмжихгүй дандаа позитив одоо эрх сэтгэлдлүүд хэл. Яг юмыг хэсэгчлээд одоо юу гэдэг зөвхөн тэр сэтэрхийн уруултын тэр юм эсвэл юм гээд тэгээд ингээд хэсэгчлээд үзэх юм бол хүн цочирдмоор гайхан одоо сэжиглэмээр ой гутмаар юмнууд бол зөндөө байгаа л та тийм. Гэхдээ тэрийг чинь яг ингээ офторн одоо гаргахын тулд гаргахад бол тэрийг ерөнхийдөө ойлгож ингээд зүгээр болмор тийм. Дармын Батбаяр сайхныг хэмжих сайхыг бүтээгнээс тэрстэй гоё юм. Үнэхээр нэг сайхан ном. Ялангуяа сайхныг бүтээхийн нууц навчсын хөөрлөн ч яг бас юм тустай болохоор бас нөгөө хоёроо надад тийм дурсамжрах уу тий. Над тэндээс Таж Махалын тэр Таж Махалын тухай бичсэн бүр ингэ нүдэнд харагдсан шүү. Энийг би хэлдгийн учир нь болохоор зэрэг тэр нөгөө сайхныг бүтээхүн нууцыг би энийг хоёрыг уншичаад надад Батбаяр аюу сайхан хүн юм шиг. Ингээ зүгээр яг нөгөө зохиолыг уншихаар энэ зохиолч гонигтай хүн юм байна да. Энэ зохиолч нэг тийм хүн юм байна да. Аз жаргалтай хүн юм да. Энэ хүн позитив хүн юм байна да гэдэг нэг тиймэрхүү юм суудаг ч тийм. Би тэр гурвыг уншаад Батбаяр энэ ер нь их тийм нэг сайхан хүн юм байна да гэдэг тийм надад мэдрэмж төрж тодорхой хэмжээгээр хайрлах сэтгэл төрсөн байхгүй. Гэхдээ би тэр хүнийг юусаа мэдэхгүй ш амьдрал дээр. Айгу энэ айгу сайхан юм байна да гэж над тийм сайхан сэтгэл төрсөн. Тэгээд өөр нэг юм болохоор тэрийг чинь уншсанаар бас сайн муу зохиолыг, бүтээлийг одоо ялгах, үнэлэмж эдэр гэсэн тийм нэг юмыг айгу гоё хэлж өгсөн байгаа шүү дээ тий. Тэгээд нэгэн дээр нь ингэж хэлсэн шүү дээ. Манай хаширын хэлж байгаагаар сайн зохиол байдаг ингээд нэг нийтлэг шинжүүд гэдэг. Нэгсэн чинь сайн зохиол бол багтаамжтай байх хэрэгтэй. Тийм үү? Сайн зохиол ганц зохиол биш. Зураг байж болно, хөгжмийн бүтээл байж болно. Ямар нэгэн урлагийн бүтээл, сайн бүтээлийн ялгаа бол нэгдүгээр маш их багтаамжтай. Тэр одоо хөгжмийн одоо бүтээл 2-3 минутын одоо ая байж болно. Гэвчиг тэрэнд багтааж байгаа санаа асар том одоо симфон шиг дөөр шиг байж болно шүү дээ. Том хэмжээний бүтээл. Тэгэхээр тэр чинь заавал юу биш нэг санаа тий. Хоёрдугаар нууцлаг байх хэрэгтэй. Ингээ бүх юмаа ингээ хэлээд өгчвөл тэр маань юу биш юм аа. Уншигч өөрөө тайлдаг. Уншигч хүн болгон өөрийнхөөрөө тэр зохиолчийн хэлэх гэсэн санааг өөрийнхөөрөө ухарлаж ойлгодог. Одоо ерөнхийдөө бол санаагаа далталж өөхөнд юмд хүчиж өгч нуух нь шүү дээ. Гэтэ би энэ том дэвтрийг орчуулахаас өмнө сайхны бүтээгдэхүүн нууцыг чинь нэгдүгээр дэвтрийг нь би энийг орчуулахаас өмнө уншсан байсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол бидэг. Тэгээд дараагаар нь энийг орчуулж явах явцын дундуур нь би 2 дугаар дэвтрийг нөгөө сүүл Монгол явж авчираад уншсан. Тэгээд ингээд нөгөөдхөө түрүүнийхийгээ эргэж хараад тэгээд би нөгөө тэрийг уншчихгоотаа эргээд энэ Агата Кристи бодож байгаа байхгүй. Тэнгүүд яг үнэхээр тэр Батбаяр хэлсэн нөгөө сайн зохиолын одоо гол шинж тэмдгүүд шүү дээ тий. Багтаамж их далайг тусал багтаасан зохиол бол муу юм байна. Хоёр нууцлаг гэдэг бол ерөөсөө амар те. Ялангуяа 3 дугаарт бол үнэхээр нууцлаг хүн ингээ бэлэн хоол биш. Үнэхээр уншиж дуусчаад бас нэлээд бодлого бодож сууж байж хариуг нь олдог ийм зохиол байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол сайн зохиол. Тэгээд тэр яагаад би одоо их багтаамжтай юм бэ гэдэг ингээд хоёрхан одоо хүүхдийн энэ амьдралаар ялангуяа нотлогоон дээр те бас 3 дахь худал дээр ингээд тэр чинь түүх те тэр дайны одоо бүх түүхийг ингээд өгүүлчих чинь те хэлмэгтлийн тухай өгүүлчих чинь. Тэр Кларагийн амьдралаар улс төрийн хэлмэгдэл гэж ямар аймаар юм. Тэр улс төрийн хэлмэгдэл гэдэг чинь тэр нийгэм тийм үү социалист одоо дарангуулагч нийгэм хүнийг иргэнийг яаж хэлмэгдүүлдэг. Тэгээд ингээд гимгүн хүн өгч чинь. Тэгээд гимгүн хүн ингээд буудаад алчингууд тэр ард талд эхнэр тэр ард үлдсэн хүн яаж зовж яаж сэтгэл зүйн травма одоо цочролд орж амьдрал сэтгэл зүй бүх юмараа хохирч
одоо сүг маягаар амьдарч гин гэдгийг зүгээр тэр нөгөө нэг үйлчилж байгаа одоо эффект шүү дээ тий. Тэрүүгээр нь гаргаад өчөж байгаа байхгүй. Тэр бол өөрөөсөө амар хүчтэй тий. Хэлмэгтэл идэх чи ийм амар юм гэдэг тэрүүгээр ингээ үзүүлчихэж байна. Гэх мэтчлэн тэгээд социалист нийгэм тэр дарангуулагч одоо наа чи нөгөө нэг тэр 3 дээр гардаг Лукас миний өмнө 50 жил амьдарсан тосхон минь байж ингүүд уншигч хэлээд энэ ямар тосхоны тухай ярьж байгааг мэдэхгүй байхгүй. Тэгээ ингээ бодж итэл тэр Австрид очоод 50 жил амьдарсан тосхон. Тэгэхээр Австри гэхээр хөгжингүй орны чөлөөт зах зээлтэй капиталист орны 50 жил. Тэгээд энэ ангаа анх амар гоё байсан, гол усны юм байсан. Тэгсэн чинь хайвей тавьсан. Тэгээ ингээд амар хөөрхөн юм өөрийн гэсэн одоо характертай юм хөөрхөн юм хувийн жижиг кафе байсан. Мультинационал одоо Макдоналдс шиг юм те сүлжээнүүд орж ирсэн. Тэгээд ингээд ийм ингээд хүндий хүйтэн болсон. Тэгээл ингээд хүмүүс манай эмч ингээд намайг ингээд хүчээсэн ч тоохгүй зүгээр эмээ бичиж өгөөл болоо өдөргөл тэр чинь нөгөө нэг хөрөнгөтөн мөнгөний нийгэмд хүмүүсийн хандлага ямар байдгийг мөнгөний нийгэм энэ байгаль цаг уурын бүх юмыг ингээд яаж өөрчилдгийг гэдэг юмыг ингээд эффектээр нь те үр дүнгээр нь гаргаж өгöd байгаа байхгүй. Тэр ингээ ялгааг нь гаргаад өгч чинь. Тэгээд дайныг гаргаж чинь хайр дурлалыг төмөн янзын юмыг ингээд их том юмыг бас багтаасан байгаа тийм. Тэгээд дээрэс нь нөгөө нэг зохиолчийн сэтгэл хөдлөл өөрийнх нь дүгнэлт юусэн энэ номонд ороогүй. Одоо нэг зохиолч нь өөрөө ороод энэ сайн байна, энэ муу байна. Хүү энэ ингэчлээ ямар муухай харгас хүн бэ гэдэргээд өөрөө дүгнээдгүйгээд авахгүй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг оруулахгүй. Дээрэс нь баатруудын сэтгэл хөдлөлийг ерөөсөө оруулаагүй. Зүгээр тэрнийх нь үр дүнг нь харуулж байгаа зү тийм. Ингэчлээ. Тэгээ одоо юу гэдэг гунхарлаа гэдгийг зүгээр ингээд нулимс нь урслаач гэдэг юм уу тийм. Цонхон хараад сууж ирдэг ч юм уу тийм. Тэгэл ерөнхийдөө нэг ингээл гонихраал байгаагийн тэр үйл хөдлөлөөр нь л үзүүлж байгаа байхгүй. Тэгээд нэг өөр нэг сайн зохиолын шин тэмдэг чинь угаасаа хэлж өгөхгүй нөгөө don't tell but show it гэдэг чинь. Тэгэхээр яг үзүүлээд байгаа байхгүй. Тэгээ энэ Агата Кристофи чинь тэр ах нь Яно гэдэг нэртэй баг дүүн Атила гэдэг нэртэй. Өөрөөс нь үгүй 5 6 ч дүү юм уу тийм залуу юм байна. Тэр нь Унгартай бас зохиолч. Унгар хэлээр. Тийм, Атила гэдэг. Тэгээд тэгсэн чинь энэ Швейцарын нэгэн сурвалжлагч чинь их яхар гэж байгаа байхгүй ерөөсөө хүнтэй ингээд тийм хүнд ингээд нэг ярьцлага өгөх дургу тийм хүн байсан байлээ шүү. Тэгээд арай гэж ингээд ярьцлага авах гээд ингээд яасан чинь наадах эмэгтэй чинь айгүй юм жижигхэн биетэй эмэгтэй гэж байна. Угаасаа тэгээ настаа ч уулцсан чинь тэгээ юм хар устэй ингээ уулцсан чинь амар юм intelligent eyesтай тэгээ айгүй юм ухаалаг нүдтэй тэгээ айгүй жижигхэн биетэй яг юм жижигхэн petit гэдэг чинь одоо жижигхэн гэсэн үг байхгүй юм petit азиатик Аз бомж шиг харагдсан гэж байна. Тэгэнгүүт би яг нэг тэр нэг 1000 жилийн өмнөх юм чинь бас нэг тэгэл ингээд Европ цустай холилдсон ч гэсэн бас нэг юм. Тэгээ яг надад юм жижигхэн хар устай ухаалаг нүдтэй Аз эмэгтэй шиг надад санагцсан гэдэг нөгөө ярилцсанхаа өмнө нэг юм сэтгэлээ бичдэг эсвэл чинь тэгээ бичсэн мессеж. Би тэнгууд энэ бас яг үнэхээр Монгол юм бас юу байна даа л гэж би бодсон. Тийм ээ. Нүд нь аягүй өмнө цагдчих. Зөнгүүд нь айгүй ухаалаг мэддэг гэсэн. Intelligent eyes-тэй гэсэн. Тэгээ наад том дэвтрийг чинь амар олон компаниуд одоо кино production ч гэдэг юм тийм хүмүүс наадах чинь кино болгоё гэж авах гал ингээд яадаг. Тэгээ наадах чинь амар яхэр хил амаа олцоход айгүй хэцүү тэгээд өгдөггүй. Яагаад гэвэл нөгөө өөрийнхөө яг нөгөө энэ зохиолыг нэг хит их өөрчлөхгүйгээр ингээд кино олох гэдэг шүү дээ. Тэгээд кино болгоод гарангууд чинь мань хаширч ерөөсөө нөгөө кино таалагддаггүй. Яг тэгэхээр том дэвтэр кино болж гарахаас өмнө Италийн нэг найруулагч тэр миний түрүүний ярьжсэн тэр өчигдөр гэдэг тэр нөгөө нэг эсрэг Германыг нь кино болгоод гаргахтаа яг киноныхны эрхийг мань хашираас худалдаж аваад тэгээд киног нь эргээд гаргасан чинь нөгөө төгсгөлийг нь одоо нөгөө нэг Америк кино шиг аз жаргалтай төгсгөлтэй болгочихжээ хүчлээ. Тэгэнгүүт наадах чинь таалагдахгүй уурлаад том дэвтрийнхээ киноны эрхийг өгөх болсон юм лээ. Ингээл өгийгээл яриад явж яснаа нөгөө найруулагчийн санаанд тавингууд боллоо гэж гаашлал болоод тийм юм билээ. Тэгсэн чинь арай гэж нэг унгар найруулагчтай өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд тэр Оскар авсан кино чи унгар найруулагчийн шүү дээ. Тэгээд тэр нь ингээл дахин ирж үйлзэл. Тэгээ яг зохиолынхоо юу ч өөрчлөөгүй дагаж явсан билээ.
Подкастт маань оролцсон юм маш их баярлалаа. За намайг оролцуулсан ариун санаа бүсгүйдээ их баярлалаа. Би чиний имийг байнгын тэ сонсогч байна. Тэг уншигч гэдэг шиг сонсогч байна. Дуу хоолой чинь таалагдлаа. Хөгжим дууны ордох тэр хөгжим цоглог гоё хөгжимчтэй бас. Ингээд санаагийн подкастын маань ээлж дугаарыг та бүхэн хүлээн аван сонслоо. Подкастын эхлэл хэлсэнчлэн дараагийнхаа дугааруудыг балер өдрөсөгүүдээр хүлээн авч сонсороо. Миний подкастыг сонсонгоо бусад хүмүүстэй ч танилцаад бусад хэрэгтэй мэдээллүүдийг ч авч ивэл ингээд бид нарын балер өдрөгийн нийтлийн маань зорилгоо биелж байгаа нь тэр юм шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.